Хэдэн минут юм оруулна гэсэн. Хэдэн минут юм пост оруулсан. Эхлэе. За миний бодлоод бол дундчтай бол дуртай гэвэл Jujutsu Shenanigans би паблик тоглодог юм. Тэгээд би ангаа тэгээд ерөн дэгдэм үү. Өнөөдөр бүгдээрээ гэх юм да. Өнөөдөр бүгдээрээ гэмдэж. Өнөөдөр бүгдээрээ 6 size боломжтой нэгэн типүүдийг өгнө. За. Окей, хэрвээ чи 6 size боёо гооч юм миний шилдэр хаагдсан байл. Гэтэл hardline болцтой бол юу тийм чадварууд юм гэсэн. Ихтэй хэрвээ чи эдгээр art space гэдэг тийм юм бол тэгвэл бараг зарим хүмүүс энийг мэддэг. Тэгэхдээ би сонирхож явж байгаа энийг болсон. Ингэснийхаа дараа дахиад тэнхрээ ашиглах юм шиг болоо. Дараагийн тэгвэл Yoichi Yuryou ここで待ってろ。逃がすかよ。領域展開無料。そこで待ってろ。逃がすかよ。Хязгааргүй мэдээлэл чинь тархийг чинь шараа тэгээд өгөх юм. Тэгэхдээ жирийн хүн байвал дээр 2 секунд хэсэж чадахгүй боيو 6 сарын мэдээллийг хэсэж чадахгүй. Гэтэ гожо тэрийг ашиглаад ялдаг. Дараагийн Сукуна. Сукуна гэдэг тань баруун зээн. Эхэлж авэйхэн даг юужи тэдори гол төр манаага. Энэ хэдүүд бол та ашигладаг юм.
Action Pro бол ер нь баригдч бол ингэдэг. Бас энэ хоёрыг зэрж захтай шилж болно. Хэрвээ чи өгч байгаа энэ нэг амттай байвал чи бас Black Flash хийж байна. Virgin Punch. Энэ нэр бол чи цохиогүйсэн. Нэг хүнээ цоглоо тэнгууд араас нь чиний хараалт энэ нэрийг буцаж гарч ирээд тэгээ хоёр удаа нэг цохилтоор хоёр удаа цохино гэсэн үг. Тэгтээ хэрвээ чи зөв тааруулж чадах юм бол заяа. Хэрвээ чи ингээд цохохоос өмнө тааруулж чадах юм бол ийм бол энэ ванзарсан уу? Окей. Цохохоос өмнө тааруулах юм бол ийм. Бас хэрвээ чиний апогны ардаа аргашаа харцсан руу ороод байвал окей. Хитэн апдейтийн өмнө ингээд насагдсан боёо энэ өмнө нь хийж байгаагүй Black Flash хийж болдог байсан бол одоо 4 удаа хийж болдог. Дараа нь Magic Kick танаа хандлаас бүгдээ энэний бас ингээд тавуу тал нь гэвэл тийг жоохон л HP өгдөг ч гэсэн бол хамгийн шилдэг блок буюу саяны бид танаас харуулсан нийл ягаа байгаа штэ. Тэрийг хүртэл блок хийж чадна. Ингээд Magic Kick-тэй. Тэгтээ спешиалэр гэвэл чи үсэрч явах та скил ашиглаж явах та ингээд өөрчлөл. Тэгээд фейк гэж болно би юу. Ашиглаж байгаа юм бол. Дараагийн энэ үг нь нэвэлсэн юм. Саяны яждаг гочо дээр гардаг тийм үг нь нэвэл Shibuya дээр болдог байна. Энэний үе бол нэгдүгээр ангийн дөрөвдүгээр эпизод байна. За хамгийн эхэлж тэгсэн юм таа. Боёо энэ бол гонгийн хамгийн их ашиглаж чадсан. Холоо амьдаг. Гэхдээ хэрвээ чи хитрхи хол байвал хэдэрхий ер нь R special энэ бол ийм ер нь бол бэрэг клио боёо dismantle жоохон юм гэжтэй. Окей, дайга open боёо хараагүй энэ л хэрэг rush боёо энэ Shibuya дээр парк дээр бас дараагийнх тэжтэй танаас дараагийнх нь харуулахаас дөрвөн спешиал харуулахаас өмнө сонсох гэж маргал. Мистик гэж iPhone дээр тоглодог хүмүүс бол Dismantle Rush 2-оо зэрэг татна заяа. Тэгээ open дараа хам заяа. Боёо ингэ дараа. Ихчид R special дараа ийм зүйл. Энэ бол иймэрхүү радиус буюу надтай зогсож иймэрхүү радиусаар хурж болно. Энэ бол хамгийн хүчтэй атак нь Hollow Purple-тэй
тэмцэхүү дэмжтэй. Ариг яг гэвэл 領域展開 багсан буюу 0.5 per slash буюу энэ бол зэгчил болгоод 0.5 дэмэж байгаа буюу амьдрах боломж авах. Бас дээрээс нь саяны нөгөө бэлэр царайт юугаа штэ. Тэрэн дотор бас нуугдаж бас яаж болно. Зарга. Гэтэ өнөөдөр 3 хон ингээд юу аам заяа. Одоо 3 хон гэдэг зааж өгөн зөө та нарт. Зааж 3 хон характер чанаа та нарт зааж. Гэхдээ би энэ характер үзээ яддаг. Хэцүү өөр павер тахгүй. Гэж байна. Глич. Заач. Тэгэл wrestling game бас ер нь бол combo болон юмнууд нь бол top tier гэж хэлж чадахгүй ч гэсэн ер нь бол амар сайн комботой. Reversal ball. Okay bro. Нэр нь дургүй reversal ball гэдэг. Reversal ай би зүгээр reverse ball-ыг oh my god. Reverse ball гэж хардаг гэсэн юм шүү дээ. За. Энэ бол их дэмжидгүү. Дараа шат. Тэгтээ чи онцгүй байсан ч гэсэн дээр гараад ирсэн гэж. Бас чи энэ хоёрыг тэгтээ領域展開